1 2 Сандар жоохон Бүх нүгэлтнүүдийн эхнийх энэ дэлхийн хамгийн дурд хүүхэн намайг дуудаа намайг хич хүртгэж тооцолгүй
мөн хэмээн загалмайг тунхаглагч болгож өгчээ. Би хаач байсан явна их эзний төлөөл бол эзний загалмайг би тунхаглана. Надад байгаа загалмай тэр цусны үнээр бүх дэлхийг дүүргэх мөч хүртээ. Амьдарсан жизний төлөө өгсөн ч бидний төлөө амьдрах үхэгч бай. Би бол эзнийг загалмай найдвар загалмай хүчээр миний дотор эзэн минь байна. Бүх нүгэлтнүүдийн эхнэх энэ дэлхийн хамгийн дорд өчүүхэн намайг дуудан. Намайг ичгүүтгэж тооцолгүй мөн хэмээн загалмайг тунхаглагч болгож өгчээ. Миний хайр миний загалмай. байцгаана уу? Сайхан амарсан уу? За. Өнөөдөр эзний өдрөө хамтдаа Бурхны өмнө цуглаад үгнээсээ суралцах гэж байна. Нас хамтдаа Бурханд залбираад үгээ эхлүүлье. Хайрын Бурхаа тандаа баярлалаа. Тэрх гэмнүглийн дундаас эзэн та биднийг аварч өгөн Бурханы хүүхэд болох энэ агуу нэгүслийг өгсөнд талархаж байна. Өнөөдөр чи эзэн таны үгийн өмнө цугласан бид өхөн үгээр дамжуулан Бурханы хүслийг мэдэж тэр хүслийн дагуу амьдрахыг хүсэж байна. Эзэн та хүнд сүрийн зүрх сэтгэлд тэр үгээ дүүргэж өгөхийг хүсэж байна. Үгээр дамжуулан бидэнд дотоод улмыг зүйл байгааг харан тэр гимнүглээ дотоод улмгаа хайж Бурханы өмнө зөв амьдрах мэрэгэн ухааныг бидэнд өгөхийг хүсэж байна. Тунхаглаж буй үгийг хүний үгээр бус амьд оршин буй Бурханы үгээр хүлээн авахд эзэн ариун сүнс та ажиллаа хийж өгнө. Энэ цагт бидэнтэй хамтдаа буй эзэн тандгойн даатгаж байна. Бүх хүнд зохистой мэдх ёстой үгээ зааж сургаж өгнө. Үдээс хойших нь хөрлөгч эзэн таны гүйцлээрээ удирдах өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Өнөөдөр хамтдаа Ром номын 14-р бүлгийг олж хараад Ром 14-р бүлгээс хамтдаа сурч үзье. Шинэ гэрээний Ром 14-р бүлэг. Ром 14-ийн 1-ээс 1-р зөвхөн 1-р ишлэлийг би эхлээд уншиж өгье. Ром 14-ийн 1-р ишлэл. Библиэс хараад урагшаа авс. Болохгүй мэн те. За. Ром 14-ийн 1-ийг урагшаа хараад хамтдаа дохиод үзье за. Чухал үг учраас за би уншиж өгье. Эдгэлэр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынхын талаар бүү заргалдаа гэсэн.
Мөн 15-ийн 1-р ишлэлийг бас уншийе. Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй хүчгүйнхэн сул дорой байдлыг үүрэх ёстой. За энэ дээр итгэлээр сул нэгэн мөн итгэлээр хүчтэй гэсэн нэгэн гэсэн ийм үгнүүд 14 15 дугаар ишлэлдэр үргэлжлүүлэн гарч байгаа. Өнөөдөр үгийн сэдв нь итгэлээрээ хүчрхэг нэгэн гэсэн сэдвээр хамтдаа сурж үзье. За энд хэлж байгаа нэгдүгээрт нь итгэлээр сул нэгэн гэдэг нь ямар хүнийг хэлж байгаа юм бол? Энэ нь аврагдсан хүн болов уу, аврагдаагүй хүн болов уу? Аврагдсан хүнийг хэлж байгаа. За. Авралыг авсан боловч бидний итгэл нь бүгдээрээ ялгаатай гэж Библиэлд хэлж байгаа. Тэгж учраас Библиэлд итгэл нь бүх хүнийх биш ээ гэдэг үг чи бий. Энд ойролцоогоор нэг хэдэн хүн байгаа юм бол за нэг 40-50 хүн байх шиг байна тийм үү? За энд нэг 50 хүн байлаа гэж. Энэ 50 хүмүүсийн итгэл нь бүгдээрээ адилхан болов? Адилхан биш. Яг л хүний биеийн чадвар нь өсөлт нь өөр байдаг шиг. Бяр чадал нь ч өөр байдаг шиг тийм үү? Авралыг авсан хүмүүсийг ч юм бол Библиэлд итгэлээр хүчрхэг болон итгэлээр сул дорой хүмүүс ч байгаа гэж Библи маань хэлж байгаа. За. Энэ Ром номыг бичигдэх энэ үеийн дүрхийг эхлээ бодож үзье. Яагаад 14-ийн 1-дээр итгэлээр сул нэгнээ хүлээж аваа. Ингэхдээ түүний үзэл бодлын талаар бүү заргалд гэж хэлсэн юм болоо. За энэ Ром чуулганыг Ром номыг уншаад үзэх юм бол Ром ном нь Ромд байгаа итгэгчдэд зориулан бичсэн тийм үг гэж хэлж болно тийм үү. За Ром номын 9-оос 11 дугаар ишлэл 11 дугаар бүлэг хүртэл юм болоо. Есүс Христэд тийм биз зөвхөн юудэчүүдээр зогсохгүй энэ ертөнцийн бүх хүмүүсийг аварч өгсөн гэдэг. Тэр авралын талаараа тайлбарлан хэлж өгж байгаа. Тэгж хэлэнгээ түүний дараа одоо Ромд байгаа чуулганы бүхий л итгэгч нар нэг болох нь Бурхны хүсэл юм а гэдгийг үргэлжлүүлэн мөн 14 15 дугаар ишлэлдэр тайлбарлаж хэлж өгж байгаа. Тэгж хэлэнгээ энэ Ром номын 14 15 дугаар ишлэлдэрээс харуулна итгэлээр сул хүмүүс чи хүчрхэгч хүмүүс ч бий. Тиймээс чуулган нэг болохын тулд яах ёстой юм бол? Юу хийх ёстой вэ гэдгийг энэ 14 15 дугаар ишлэлдэр хэлж өгсөн баг. За тэгж хэлэнгээ 14-ийн 1-дээр итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлын талаар бүү заргалдаа гэж хэлэнгээ бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэг нь ургамал ногоо иддэгэ. Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэггээ бүү шүү. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан билээ гэж хэлсэн байгааз яагаад энэ үгийг бичиж өгсөн юм болоо? Бодтоор энэ Ром чуулганы итгэгч нь олон төрлийн хүмүүсээс бүрэлдсэн тийм чуулган байсан баг. Энэ дотор олон төрлийн хүмүүс байсан гэсэн байгааз. Тийм учраас хуучны буюу хуучин гэрэн дээр гарсан Леви номон дээр бичсэн тиймээс идэж болох хоол хүнс, идэж болохгүй хоол хүнсийн талаар сахих ёстой гэж боддог юудын үзэлтэй хүмүүс ч энэ дотор байсан баг. Мөн юудэчүүдийн тэр тиймээс Леви номын тэр ёс зүйг дагахыг ч мэдэхгүй Ромын итгэгч мөн байсан баг. Тийм учраас яах вэ? Энэ олон төрлийн хүмүүс байсан учраас хоорондоо зөрчилдөөн гэдэг зүйл гарч ирэн аль нь зөв тэрэн зөв гэдэг энэ асуудал гарч ирсэн баг. Тийм учраас үгүй энэ 14 15 дугаар ишлэлдээрээс харуулна энэ бүх асуудлыг шийдэхийн тулд итгэлээрээ сул хүнч бий, итгэлээрээ хүчрхэг хүнч бий. Тийм учраас итгэлээрээ яаж бие бинийгээ хүлээн авах ёстой вэ гэдгийг тайлбарлаж өгсөн ийм агуулга гэж хэлж байна. За тэгвэл өнөөдөр хамтдаа өнөөдрийн үгийн сэдв маань итгэлээрээ хүчрхэг нэгэн гэдэг ийм сэдвээр сурах гэсэн учраас хамтдаа энэ итгэлээрээ хүчтэй хүн гэж ямар хөө юм болоо? Үүнийг хамтдаа тунган бодцгаая. За манай сонсголог байханд үсийн чуулган ямар чуулган бол?
итгэлээрээ хүчрхэг чуулган болоо сул дорой чуулган болоо. Тэр чуулган нь ямар чуулган бэ гэдгийг мэдхийн тулд яах вэ? Тэр чуулганы барилгыг нь хараад мэддэг юм биш тийм үү? Чуулган гэдэг нь авралыг авсан хүмүүсийг Библиэлд чуулган гэж хэлсэн баг. Тийм учраас манай сонсголог баахан дүүсийн чуулган маань итгэлээрээ хүчтэй мундаг чуулган үгүй гэдгийг мэдхийн тулд яах вэ? Чуулганыг бүрэлдүүлж байгаа итгэгчдийн дүр төрхөөс мэдэж болно гэсэн үг баг. Монгол улсад 34 чуулган байна. Цуглаануудтайгаа нийлүүл 36 7 болно. Тийм биз? Дэлхийд даяар бидэнтэй адилхан сайн мэдээ тарааж байгаа чуулган хэд мянга гаруй чуулган байж байгаа. Зөвхөн бидний тийм биз? Баптист чуулгануудыг бодоод үзвэл. За тэгвэл нь ямар чуулган итгэлээр хүчрхэг юм болоо? За нэгдүгээрт нь нэн дэргэнд бодох ёстой зүйл нь шүү дээ. Нэгдүгээрт нь зөвхөн итгэлээрээ хүчрхэг хүмүүсэл цугласан чуулган гэж энэ хорвоо дээр байхгүй байх. Бурхан олон төрлийн хүмүүсийг нийлүүлэн нэгтгэн чуулган болгож өгсөн байна. Итгэлээрээ хүчрхэг хүмүүсэл цугласан чуулган энэ хорвоо дээр байгаа гинөө? Нэг ширхэгч байхгүй гэж хэлсэн байгаа биз? За. Үүнийг мэдэж болох Библийн ишлэлүүдийг эхлээд олж харцгаая за. За, энэ Ром номыг бичсэн хүн хэн бол? Ром номыг хэн бичсэн бол? Мэдээж Ром номын бичээч нь Илч Паул гэж хэлдэг байж байгаа. Тийм биз? Энэ Паул ямар хүн бэ? Үнэнхээр агуу Илч хүн байсан байж байгаа. Шинэ гэрээний бүхэл бүтэн 14 номыг бичсэн хэмээн хэлэгдэж буй бодитоор бичсэн тийм итгэлийн агуу хүн байсан. Тийм учраас тэр Паулыг харуул яах вэ? Паулийн сайн мэдээ тараасан чуулган ямар бол? Үнэнхээр агуу байх бах тийм ээ. Итгэлээр үнэнхээр мундаг байх юм шиг санагдаж байгаа биз? Гэхдээ тийм биш ээ. Энэ агуу Илч Паулийн сайн мэдээ тарааж байсан чуулган үртэл юу юм бол? Чуулганд өртөл 2 төрлийн хүмүүс байсан байж байгаа. Ямар хүмүүс вэ? Итгэлээрээ хүчтэй хүн, итгэлээрээ сул дорой тийм хүмүүс байсан баг. За, Ром 14 дугаар бүлгээ хавчургаар хавчаад Ром номын артлын дараагийн ном нь 1 дугаар Коринт ном байгаа тийм үү? 1 дугаар Коринтын 3 дугаар бүлгийг харъя. За 1 дугаар Коринтын 3 дугаар бүлгийн 1 дугаар ишлэл дээрээс харуулна. За 1 дугаар Коринт 3-ын 1 дугаар ишлэл дээр энэ дээр ийм үг гарсан байна. За би уншиж өгье даа. Ах トゥ нараа би та нартаа сүнслэг хүмүүстэй ярьж буй мэтэр ярьж ис чадлаа. Коринт чуулганы ахан дүүсийг хилэнгэ Паул ингэсэн мэт. Ах トゥ нараа Коринт чуулганы ахан дүүсээ би та нартаа сүнслэг хүмүүстэй ярьж буй мэтэр ярьж ис чадлаа. Сүнслэг хүнтэй ярьж байгаа юм шиг ярьж чадахгүй байна. Яагаад юм бол? Харин махуудын хүнтэй Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. Энэ юу гэсэн үг юм бол? Христийн дотор махуудын болон балчир хүүхэдтэй ярьж байгаа юм шиг ярьлаа. За, Христ доторх балчир хүүхэд мөн махуудын хүнтэй гэж ярьсан баг. Энэ махуудын хүн гэдэг нь ямар хүн бол? Махуудын хүн гэдэг нь аврагдаагүй хүнийг хэлээг. Авралыг авсан боловч одоо ч юу юм бол итгэлийн хувьд махуудын дагуу явсаар байгаа хүн баг. Тиймээс хоёр дээр тэр үед та нар чадваргүй байсан бол би та нарт борхоол бус сүү өгсөн. Тэр үед гэдэг нь юу юм бол? Анх Коринт чуулганы ахан дүүстэй уулзахыг хэлж байгаа биз? Тэр үед би та нарт борхоол өгөөгүй сүү өгсөн юм аа. Яг л юу юм бол?
дөнгөж төрсөн няра хүүхдэд бор хоол өгдөггүй үстэй. Эхлээд сүүгээ хөхдөг тийм үү? Тэгээ сүүндээ дасаад жаахан тамир тэнхээтэй болохлаар яг бор хоол буюу бантангаас эхлээд өгдөг үстэй. Тэр шиг байсан гэсэн утга байгаа биз? Гэтэл одоо ч та нар чадваргүй байгаа гэсэн байгаа биз? Гэхдээ тэр үед ч тэр одоо ч тэр юу юм бол бор хоолыг идэх хэмжээний чадвар байхгүй. Чаахан үгчиг хэвэндээ байна гэж хэлээд байгаа. Энэ юу гэсэн үг юм бол? Коринт чуулганы ахан дүүс байна штэ. Итгэл нь балчир хүүхэд чиг байгаа гэдгийг дахин хэлж байгаа биз? Итгэлээрээ сул дараа хүмүүс байна гэсэн утга байна. Паулийн сайн мэдээ тараасан Коринт чуулган ч юм бол нэгдүгээрт нь сул дараа хүмүүс байсан гэдгийг энэ дээр хэлж өгж байгаа. Мөн итгэлээр өссөн хүмүүс ч бас байсан биз? Сүнслэг хүмүүс. За. Манай чуулган ямар чуулган бол? Бид хүн итгэлээр өссөн хүмүүс болоо, итгэлээр сул дараа хүмүүс юм болоо. За түүнийг бид нэр мэдэж болно. За. Итгэлээр сул дараа байгаа шинж тэмдгийн хамгийн ихнийх нь юу вэ? Учир нь гэж хэлэнгээ 4 дээр хэлсэн байгаа. Учир нь нэг нь би Паулынх гэхэд нөгөө нь би Аполлих гэснээр та нар хүний хэрэл байгаа хэрэг босоо. Яга та нарыг би бяцхан Христ дотор нялх хүүхдүүд чиг балчир хүүхэд чиг байна. Сүнслэг хүн байж чадахгүй махуудын дагуу явж байгаа гэж хэлээд байгаа юм бэ. Тэр шалтгаан юу юм бол? Та нар яг л хүүхэд чиг яасан гин? Хүний хэрэл байгаа. Юу юм болоо? Хүний бодлоор л чуулганыг харж дүгнж байна гэсэн утга байна. Тэр нь юу юм бол? Коринт чуулганыхын дотороо хуваагдсан байсан баг. Би Паулынх, би Аполлих. Зарим нь би Кепинх буюу би Петрийн талаа. Олон хэсэг болон хуваагдсан байж байгаа. Яагаад тэд нэр ийм хүмүүс болж хувирсан бол? Тэд итгэлээр одоо ч балчир хүүхэд чиг байгаа учраас тэр баг. За. Жаахан хүүхэд яадгүй. Бор хоол идэггүй сүү уудаг биз? Тэрэн шиг. Итгэлээр сул дараа байна гэдэг нь юу вэ? Бурхны үгийг гүнзгий ойлгохгүй байгаа. Мөн дээрэс нь хуваагдал бий болсон байна энэ чуулган дотор. Би тэрнийх, би эннийх гэдэг. Манай сонсголог ахын дүүс чи нэг үе тийм байсан биз? Хэдийн хэсэг хуваагдсан байсан. Хүн хардаг байсан. Тэр ингэж байна, энэ ингэж байна. Хүн юу юм? Хүн юу ч биш. Хүн гэдэг нь зөвхөн тэр үед бурханд хэрэглэгдэж байгаа зүйл болохоос биш. Юу ч биш үү? Энэ итгэлээрээ балчир чуулган шинж тэмдэг юу вэ? Хамгийн ихнийх нь биш дээ. Хуваагдсан байдаг байж. Харин итгэлээрээ хүчрэх хүмүүс нь ямар чуулган бол? Зөвхөн эзний харан, эзэн гэдэг нэг жанжин. Эзэн бол миний туг гэж хэлсэн биз? Тэр эзнийг өмнөө тавин. Зөвхөн эзнийг харангаа. Итгэлийг эхлүүлэгч өгөөд төгсгөсч болох Есүсөд харан. Түүний зовлонгон дуурайан. Түүний гудамжигч тоомсорсныг дуурайангаа. Эзэнтэй адил тэр зовлонгон хамтдаа үрж явж байгаа. Тим хүнийг хэлж байгаа. Тим хүмүүс. Тийм биз? Элч Паулийн сайн мэдээ тараасан чуулган үртэл юу юм бол? Итгэлээрээ сул дорой олон хүмүүс цугласан байсан байгаа үстэй. Тэр шалтгаан юу юм бол? Тэд нэр хуваагдсан байсан байж. Тэр битгий Элч Паулч тэр яасан юм бол? Би хүүхэд байхдаа хүүхэд чиг ярьж, хүүхэд чиг боддог, сэтгэдэг байлаа. Харин би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон юм а гэж хэлсэн мэт. Паулд ч итгэлээрээ хүүхэд чиг тийм үе байсан гэсэн утга баг. За тэгвэл нь юуг нь хараад итгэлээрээ хүчрэх хүн гэдэг юм болоо. За. Итгэлээрээ хүчрэх хүн гэж тэгвэл ямар хүн бол? Дараа хүрнэ төр бодож үзээрэй. Ямар хүн итгэлээрээ хүчтэй юм болоо? За.
сүмдэ байнга ирдэг. Эзний өдөр 3 дахь үг, 5 дахь үг, дүүргийн нөхөрлөд дандаа тасалдгүй ирдэг хүмүүс бий. Үүнийг нь хараад итгэлээрээ хүчтэй хүн гэж хэлж бол. Хүмүүс тэгж боддог. Тэр итгэлээр өчрөх хүн биш үү? Ирэхгүй байгаа хүнээс хамаагүй дээр үсттэй. Мөн байнга залбирдаг, үгээ сайн сонсдог. Тийм биз? Үгэндээ сайн хэрдэг хүн. Ийм хүнийг ч итгэлээрээ хүчрэх хүн гэж хэлж бол. Харин эхлээд түүний ханш түүний зөвхт байдлыг хайхдаг. Тэгвэл энэ бүхнийг нэмж өгнө гэдсэн тэр үгийн дагуу үргэлдэж чуулганыг нэн тэргүнд тавьдаг хүмүүс бий. Өөрийнхөө цаг хугацаа, эд баялагийг ч энэ сайн мэдээний төлөө зориулж байгаа хүмүүс. Итгэлээрээ хүчтэй хүн гэж хэлж болох байх. Мөн чуулган дотор үйлчлэл дагаа явж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс ч итгэлээрээ хүчрэх хүмүүс гэж хэлж болох байх. За бид нар бодохдоо ийм хүмүүсийг итгэлээрээ мундаг хүмүүсээ гэж бодоод байгаа. Гэхдээ Библиэлд хэлж байгаа итгэлээрээ агуу мундаг хүн нь ямар бол? Бидний төсөөлж ирснээс жаахан өөр байх. За тэгвэл ямар хүн нь итгэлээрээ хүчрэх хүн юм бол? Ямар хүн бол? Бибиний хайрладаг гэнэ. Тэр ч гэсэндээ чухал үг байна. За гэхдээ итгэлээрээ хүчтэй хүн ямар хүн юм болоо? Ром 14 дахиад харъя да. Итгэлээрээ хүчрэх хүн ямар хүн бэ? Ром 14-ийн 19 дугаар ишлэл. За Ром 14-ийн 19-ийг хамтдаа харъя да. 14-19-ийг уншиж үзье. Тиймд амар тайвныг тогтоодог болон бие бие босгон байгуулдаг зүйлсийг мөшөгцгөөё. Энэ юу гэсэн үг юм бол? За, итгэлээрээ хүчрэх хүн гэж ямар хүн юм болоо? Эцэстээ тэр нь амар тайвныг тогтоодог. Бие бие босгон байгуулдаг гэж хэлсэн байгаа биз? Энэ юу гэсэн үг юм бол? Чуулганыг амар тайван байлгахын тулд хичээн зүтгэдэг хүн. Ахан дүүсээ босгон байгуулдаг хүн. Энэ юу гэсэн үг юм болоо? Чуулганыг нэг болгохын төлөө хүчээ зориулдаг баг. Чуулганы нэгдмэл байдлын төлөө амьдардаг тийм хүн. Энэ хүнийг итгэлээрээ хүчтэй хүн гэж хэлж байгаа. Ямар хүн гин? Амар тайвныг тогтоодог. Бие бие босгон байгуулдаг. Энэ үгийг нэг үгээр хэлвэл чуулганыг нэгдмэл болгохын төлөө бүхнийг үл таадаг тэр хүн. Энэ юу вэ? Итгэлээрээ хамгийн хүчтэй хүн баг. Тэгвэл итгэлээрээ хамгийн сул дорой хүн юу бол? Чуулганы нэгдмэл байдлыг хагалж буталдаг. Ахан дүүсийг хагалж буталдаг. Ах дүүсийн оронд хов зөв ярьдаг. Энэ нэгдмэл байдлыг дандаа тарааж байдаг. Ийм хүн ямар хүн бэ? Бурхныг харахад хамгийн итгэлгүй сул дорой нэгэн баг. За тэгвэл би ямар хүн бол? Ахан дүүсээ нэг болгохын төлөө би бүхнийг твчиж, хүлцэж байна уу? Эсвэл ахан дүүсээ хагалж бутлах хэрэгтэй хэрэггүй яриа, гин нүгэл, зохисгүй яриа, хов жив, худал үг. Ийм зүйл ярьж байна уу? Би аль нь вэ гэсэн үг баг. Итгэлээрээ би өстө мундаг амьдардаг гэснэ. Энд очиж тийм яриад, тэнд очиж тийм яриад.
Ахан дүүс нэгдээд хийгчээтэл яах вэ? Тэр дунд орж ирээд уур амьсгалыг хагалдаг хүмүүс бий. Сайн мэдлийн ингэж нэгдээд ингэж зүйл яах вэ? Тэгвэл эзэн баярлах байх. Гэтэл яах вэ? Би бол тэгмээрг байна. Наадах чи надад таалагдахгүй. Эсвэл ахан дүүс нэгдмэлэр чуулган дотор дүүргээрээ нэгдээд сайн мэдээ төлөө хичээнгүлэн амьдрахаар тийм ээ сайн мэдээ тарах. Гэтэл яах вэ? Тэр дунд ороод яах вэ? Ходол зүйл ярин, хов жив ярин, энэ тэгсэн, тэр тэгсэн. Ийм хүн ямар хүн бол? Итгэлээрээ хүчтэй хүн биш байх. Юу ч мэдэхгүй, итгэлээрээ сул дараа хүүхэд байх. Тийм хүнээр дамжуулан бурхан ямар ажил хийх вэ? Тийм багаж? Эцтэй юу вэ? Энэ үг нь үнэхээр зөв гэдгийг бид хүн жаахан бодоод үзэхэд мэдэж болно биз? За. Энэ ертөнцийн чуулган шиг байж тэ нэг болоход хэцүү. Тийм оршихуй байхгүй. Яагаад вэ? Энэ ертөнцийн бүхий л цуглаан нь байж тэ. Бүгдээр нийтлэг нэг зүйл байдаг. Сонирхол хоббигоороо хүмүүс нэгддэг. Мөнгөтэй хүмүүс нь мөнгөтэй хүмүүстэйгээ нийлдэг. Хизээ чи ядуу хүн мөнгөтэй хүн хоёр найз байхыг та нар хараагүй. Тэр найз байх боломжгүй байх. Бүр хулгайч нь хулгайчтайгаа нийлээд нэгддэг тийм үү? Гэтэл юу юм бол? Боловсралтай хүмүүс нь боловсралтай хүмүүстэйгээ нийлдэг байх. Гэхдээ чуулган нь ямар хүмүүс юм бол? Чуулган нь биш үү? Эндээс тэндээс авчирсан 9 зүйлийн хүмүүс байж байгаа. Амьдэрсэн орчин нь ч өөр. Сурсан мэдлэг боловсрал нь ч өөр. Амьдралын хэв маяг нь ч өөр. Баян ядуу янз бүрийн хүмүүс цугсан газар юу юм бол? Чуулган байгаа биз? Гэтэл юу вэ? Тэр олон ялгаа, энэ олон ялгаануудыг ч харсаар байж үл таан Есүс Христийн дотор нэг гэр бүл болсноо мэдэн энэ чуулганыг нэг болгохын төлөө нэгдэж байгаа тэр хүмүүс. Түүний төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа тэр хүмүүс юу юм бол? Олон байгаа бол тэр чуулган нь итгэлээрээ хүчрхэг чуулган гэж хэлж байна. Эцтэй юу вэ? Чуулган хүчтэй чуулган байна уу? Сул дорой чуулган байна уу гэдгийг мэдэх арга нь юу юм бол? Тэр чуулганы ахан дүүс хэр зэрэг нэгдсэн байна. Хэр зэрэг сайн мэдээний төлөө нэгдмэлээр амьдарч байна. Тийм хүмүүс хэр олон байна гэдэг нь юу юм бол? Тэр чуулганыг хүчрхэг чуулган уу, сул дорой чуулган уу гэдгийг харуулж өгж байгаа зүйл байна. Коринт чуулган яасан бол? Эдгэлээрээ сул чуулган байсан. Одоо ч махбодын дагуу явж гинэ гэж хэлсэн мэт. Христ дотор балчир хүүхдүүдээ гэж Паул хэлсэн байгаа. Яагаад вэ? Юу яасан нэгдэх Христ хуваагдсан уу? Паул тэгж зэмлсэн байгаа. Та нар дотор би Паулынх, би Аполлих, би Есүсийнх, би Петрийнх Христ хуваагдсан гэж юу? Тэгж зэмлсэн мэт. Анаа сонсголгүй хаан дүүс чи өмнө нь тийм үе байсан баг. Тэрний сайн мэдээ тараасан хүмүүс, тэрний хүмүүс. Эдгэлэр чуулган өсөглөөр яаж юм? Тийм хүмүүс алга болж байгаа биз? Эцтэй яах вэ? Зөвхөн эзнийг харж, эзэнд найдаж, эзэн дотор л сайн мэдээ л амьдарч байгаа хүмүүс нь яах вэ? Эцтэй яах вэ? Энэ чуулганыг бий болгодог баг. Тийм учраас юу юм бол? Авралыг авсны дараа бид бүхний мэдэх ёстой хамгийн чухал зүйл юу вэ? Авралыг мэдсэнтэй адилхан бас нэг чухал ёстой мэдэх ёстой зүйл нь юу юм бол? Чуулган гэж юу вэ гэдгийг мэдэх ёстой. За. Чуулган гэж юу вэ гэдгийг мэдүүлээ штэ. Бид бүхэн итгэлээрээ хүчрхэг болохоос аргагүй байх.
эдэглээрээ хүчрэг болохын тулд эхлээд юу юм бол чуулганыг мэдэх ёстой. За чуулган гэдэг нь юу вэ? Авралыг авсан хүмүүсийн цуглаан тийм үү? 2 буюу 3 хүн хаана миний нэрээр цуглана. Би тэдний дунд байна гэж хэлсэн. Есүсийн хэлсэн үг үү? За. Эзний нэрээр гэдэг нь юу юм бол? Есүс Христийн нэрээр гэдэг нь Есүс Христийг мэдж, тэр Есүс Христийг тунхаглан, Есүс Христийг найдвараа болгон, Есүсийг алдаршуулахын төлөө, тэр нэг зорилгын төлөө амьдарч байгаа тийм хүмүүс байх. Есүс Христ гэдэг тэр ганц нэр. Загалмаа дээр миний төлөө өгж өгсөн тэр эзнийг алдаршуулахын тулд, тэр Есүсийг энэ газар дээр тунхаглахын тулд нэгдэн амьдарч байгаа тэр хүмүүсийг чуулган гэж хэлж байгаа. Тийм ч учраас эзэн загалмаа дээр цовдлогдохын урд өдөр залбирсан түүний залбирал гарч байгаа. Иохан 17 дугаар бүлгийг уншаад үзээрэй. Тэр чигээрээ Есүсийн залбирал байна. Тэгээ тэр залбирлын гол цөм нь юу байсан бол? Одоо энэ ертөнцийг орхин эцгийн өмнө очихоор загалмаа дээр цовдлогдохын өмнө Есүсийн залбирсан залбирал гэвэл ямар чухал байх вэ? За тэгвэл загалмаа дээр цовдлогдсон үхэхийн өмнө энэ газар дээр байж байгаа элч нарынхаа төлөө, шав нарынхаа төлөө, авралыг авсан хүмүүсийн төлөө залбирсан эзний залбирлын гол цөм нь юу байсан бол? Тэр нь юу байсан бол? За хамтдаа энэ Иохан номын 17 дугаар бүлгийг харъя. Эзэн биш үү? Үүнийг залбирсан баг. Иохан 17-гийн 17-гийн 11 дугаар ишлэгийг харуул. 17-гийн 11 дээр за ийм үг хэлсэн байна. Цаашид би ертөнцид байхгүй. Яагаад вэ? Есүс тун удахгүй загалмаа дээр цовдлогдсон 3 хоногийн дараа дахин амьлаад түүний дараа тэнгэрөд өргөгдөн энэ ертөнцид байхгүй учраас тийм ээ. Тиймээс яг уу Есүс цаашид би ертөнцид байхгүй. Харин тэд ертөнцид байна. Тэд гэдэг нь энийг хэлж байгаа юм бол авралыг авсан ахан дүүсийг хэлж байгаа биз. Тийм ээ. Биднийг хэлж байгаа. Харин тэд ертөнцид байна. Би танд очино. За. Тэднийг энэ ертөнцид үлдээнэ. Харин би тань дээр очино. За энэ юу гэсэн үг юм бол? Би ертөнцид байхгүй. Одоо тань дээр очино. Харин энэ ертөнцид миний хийх ажлыг, эцгийн хийх ажлыг тэд үргэлжлүүлэх болно гэсэн утга байхгүй юу? Тэгээд юу гэсэн бэ? Ариун эцэг минь надад өгсөн нэрээр тэдний хамгаалж. Одоо би ертөнцид байхгүй. Би тань дээр очино. Тийм учраас ариун эцэг минь надад өгсөн нэрээр тэднийг хамгаалаач. Юунаас хамгаалах вэ? Энэ ертөнцийн гэм нүглээс, сатааны дайралтаас хамгаалж өгөөч гэсэн утга байгаа. Тэгнгээ ард нь ингэж хэлсэн. Бидний адил тэднийг нэг байлгаач. Эцэг болон Есүс нэг байсан байгааз тэрэн шиг байж тээ. Тэднийг ч нэг болгож өгөөч гэж залбирсан баг. Яагаад Есүс ингэж залбирсан юм бол? Яагаад вэ? Авралыг авсан ахан дүүс үнэхээр бие биенээ хайрлан эзэн дотор нэг болох үед яах вэ? Энэ ертөнцид эзнийг гэрчлэн тунхаглан энэ сайн мэдээн тараагддаг учраас тэр байх. Авралыг авсан хүмүүс нэг болохгүйгээр энэ сайн мэдээ хизээч тараагддаг. Үнэхээр тийм баг. Хойш нэргүүлээд 11:22-ыг харъя. 22 дээр мөн ингэж үтсэн байгаа. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд надад өгсөн сүр жавхлангт нь би тэдэнд өгсөн билээ. Энэ дээр ч мөн бид нэг байдгийн адилыг тэднийг нэг байлгахын тулд гэсэн байгаа.
Эзний залбирлаас мэдэж болох зүйл нь юу вэ? Эзэн үнэнхээр биднийг юм бол нэг болгохыг хүсэж байгаа юм. За. Яагаад вэ? Авралыг авсан хүнс нэгдэж байж яадаг вэ? Энэ сайн мэдээний ажил явагддаг баг. Өмнө нь бид хүн хуваагдж байсан үе байсан. Хүн харж байсан үеч байсан. Тэр үед яасан? Чуулганы дүр төрх бидэнд байсан уу? Байгаагүй. Эмх замбраагүй, утга учиргүй цуглаан болж хувирч байсан. Тийм биз? Хүнийг харуул яадгүй тэгдэг баг. Хуваагдвал энэ сайн мэдээ тараагддаг. Харин одоо хүнийг харж биш. Есүс Христийг харангаа цуглах үед яаж? Жинхнээсээ аврагдсан хүмүүс нэг нэгээр нэмэгдэн авралыг авсан тэр Бурхны чуулган болон өөрчлөгдөж байгаа юм. За. Эзний залбирал нь юу юм бол бид нарыг нэг болгооч гэж залбирсан байсан. За гэхдээ үнэн дээр эзэн нэг биш учраас ингэж хэлсэн юм болов? Үгүй. Нэг болсон гэдгийг нь мэдж, болсон гэдгээ мэдэн өшөө илүү нэгдэхийг эзэн хүссэндээ инхүү залбирсан баг. Яагаад вэ? Нэг болж ээж энэ сайн мэдээ нь тараагддаг учраас тэр баг. Зарим мэдэх ёстой зүйл. Тийм учраас юм бол авралыг авсны дараа бид хүн аль хэдийн аврагдсан тэр мөчөөс эхлээд нэг гэр бүл болсон гэдгээ мэдэх ёстой. За. Нэгдүгээрт нь үнэндээ бид хүн эзэн дотор аврагдах мөчөд байж тээ. Нэг болсон гэдгээ эхлээд ухаарах ёстой. За энэ Иохан 17 дугаар бүлэг дээр Есүс ингэж залбираад 18 дугаар бүлэг дээр Есүсийг барьж аван Есүсийг шүүж байгаа тэр үйл явдал гарч байгаа. Тэгээд хамгийн сүүлд 19 дахь бүлэг дээр Есүс загалмаа дээр цовдлогдсон үгсэн мэз. Энэ загалмаа дээр цовдлогдсон тэр Есүс энэ үгийг Библиэлд бичиж үлдээсэн баг. Хойш нэргүүлээд Иохан 19 дахь бүлгийг харъя. Иохан 19. За Иохан 19-ийн 25-аас эхлээд би уншиж өгье доо. За 25 дээрээс харуул. За харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн их мөн ихийнх нь ихч болон Клопын эхнэр Мария бас Магдалийн Мария нар зогсож байсан юм аа. За төсөөлөрөө загалмайн доор Есүсийн их мөн ихийнх нь ихч болон Клопын эхнэр Мария гэсэн байгаа. Мөн Магдалийн Мария гэдэг эмэгтэйч зогсож байсан баг. Есүс ихийгээ болон 26 дээр хайртай байсан шавь ойр зогсохыг хараад. За Есүс Мариаг болон хайртай байсан шавь нь хэнийг хэлж байгаа юм бол Илч Иоханыг хэлж байгаа ах. Тэр зогсохыг хараад эхлээд ихтэй буюу Мариад ингэж хэлсэн баг. Эмэгтэй харахтун энэ хүн таны хүү гэв. За энэ хүн гэж хэнийг хэлж байгаа юм бол Илч Иоханыг хэлж байгаа. Эмэгтэй энэ хүн таны хүү гэж Иоханыг хэлсэн. Дараа нь шавьда Иоханд хэлсэнээс харахтун энэ хүн чиний их гэж айлдав. Тэр цагаас шавны ихийг нь гэртээ аваач. За тэгвэл энэ дээрээс гайхалтай зүйл нэг жоохон сонирхолтой зүйл гарч ирж байгаа. Гайхмаар зүйл. Сонирхолтой. Яагаад вэ? Энэ Есүс биш үү? Загалмаа дээр үхихээ өмнө төр үлсэн ихийгээ шавьдээ даатгах байгаа үйл явдал гарч байгаа үстэй. За тэгвэл Есүс айлын ганцгүй учраас үхэх мөчтөө Илч Иоханд ихийгээ даалгасан юм болов? Үгүй шүү дээ. Яагаад вэ? Есүст махбодын дүү байсан уу? Байсан. Йосеф болон Мариа хоёрын дундаас төрсөн Яаков гэж дүүнч байсан. Юда гэж дүүнч байсан. Эмэгтэй дүүч байсан гэж Библиэлд гарч байгаа биз? Гэтэл Есүс яагаад төрсөн дүүнд байсаар байтал
Илч Иоханд Мариаг даатгаад эмэгтэй энэ чиний хүү. Харин шавьд энэ бол чиний их гэж хэлсэн юм бол. Есүсийн хайртай байсан шав болох Иохан эцэг ихгүй тийм хүүхдээс юм болов? Өнчин байсан юм болов? Үгүй. Зебедийн хүүгүүд болох Яаков болон Иохан гэж Библиэлд бичсэн мэт. Есүсийг тийм биз? Амьд байх үед нь яасан? Иохан болон Яаковын их нь хоёр хүүгээ дагуулж очиад та хаанчл дээр ихтэй нэг хүүг маань баруун гар талдаа нөгөөг нь зүүн гар талдаа байлгаараа. Есүсээс гойс үйл явдал хүртэл гарч байгаа биз? За тэгвэл энэ үе штэ. Махбодийн тэр ах дүүс гэдэг зүйлийг хэлсэн зүйл юм болов? Үгүй байх. Хоёулаа Иоханч эцэг ихтэй хүн байсан. Мариач Есүсээс гадна Есүсийг төрсний дараа Йосеф болон Мария бодитор хүүхдүүдтэй болсон биз дээ. Дүүнэр байсан. Энэ юу вэ? Гарцаагүй сүнслэг гэр бүл болж байгаа гэдгийг тайлбарлсан утга байх. Эзэн дотор. Махбодийн зүйл биш шүү. Загалмаан дор та нар цоошин сүнслэг гэр бүл болсон юм аа. Үүнийг тайлбарлсан тийм утга байх. Бид өхөнч тэр үүнтэй адилхан Есүс Христийн загалмаан дээр зогсон. Миний төлөө цовдлогдсон өгөж өгсөн тэр Есүсийг харан миний эзэн хэмээн итгэж хүлээн авах мөчд байж тээ. Бид өхөнч Христийн дотор юу юм бол? Ах эгч, эгч дүүс, их хүрийн харилцаатай шиг байж тээ. Христийн доторх жинхэнэ гэр бүл болсон гэдгийг мартаж болохгүй байна. Үнэндээ аль хэдийн бид өхөн яасан юм бол эзэн дотор гэр бүл болсон юм а гэдгийг мартаж болохгүй байна. Ойлгосноо? Аль хэдийн нэг болсон байгаа юм. Гэхдээ үүнийг яах вэ? Олон хүмүүс нарийн бодож үздэг. Христийн дотор нэг гэр бүл болсон гэдгээ нарийн тунгаан боддог байх. Тийм учраас яах вэ? Зарим үедээ бүр хон чон шиг болсон байдаг ус. Энэс та надад ингэж байгаа юм да, тэгж байгаа юм да. За гэхдээ би энийг харъя да. Христийн дотор гэр бүл болсноо. Бурхны хүүхдүүд болсноо. Би энийг хардаа. За яг одоо би энийг хараараа. Хараараа. За. За. Харсан ямар вэ? Таалагдж гэнэ үү, таалагдахгүй байна уу? Зарим нь царайн таалагдахгүй байгаа гэж. Зарим нь хамар нь таалагдахгүй байгаа гэж. Зарим нь нүдэн таалагдахгүй байгаа гэж. Зарим нь ааш нь таалагдахгүй байгаа гэж. Тэглээгээд яах юм? Тэглээгээд гэр бүл биш болчих юм уу? За сайн бодороо. Миний төрсөн ах эгч би, махбодийн тийм үү? Тэднийг бид гэр бүл гэж боддог. Энэ дотор ч гэр бүлээрээ явдаг ахын дүүс олон бий. Гэхдээ таалагдахгүй байлаа гэдэг хаяа явах уу? Үгүй ээ. Зарим үед таарамжгүй үе чи би. Ах トゥ хоёр хэрэлдэх үе чи би, зодолдох үе чи би. Би ч багтаа ахтайгаа зөндөө зодолдох яах вэ? Яаж дийлэх вэ? Миний ах бит хоёрын оронд 5 насны зөрүүтэй байсан байхгүй юу? Ах маань надад их сайн байсан. Эргээд бодох нь дандаа болдгүй нь би байсан юм шиг. Дандаа чадахгүй байж 5 насны зөрүүтэй учраас яг чулуугаар байлдыг нь зодолдооч барахгүй. Зодуулчаа дандаа гомдлдог. Гэхдээ яг ах намайг зоддох ч юм уу, чулуугаар байлж байгаа толгойг хаглаа зүхтаачвал яг. Аав ээж хоёр бөөр болноос. Ах маань тэр үед яг гэртээ ирэхгүй зүхтаачдаг байсан. Гэхдээ би толгойгоо хаглуулсан ч яадгүй. Уг нь би хохирцсан байхгүй юу? 5 насны зөрөөтэй чи яаж дийлэх юм тийм үү? Гэхдээ яах вэ? Аав ээж хоёр маань ах руу дариулна. Би ахыгаа дандаа өмөрдөг байсан. Уг ахын буруу ш. Эцтэй яах вэ? Надаас бас. Ээж минь дандаа хин яста. Чи өөрөө тэгээд тийм ээ ахтаа зодуулчаад дандаа тэгээ буцаагаад өмөрж явах ямар сонио хөвгтүү чи.
Үндэ сонин биш үсттэй. Таарахгүй ч вэ. Гисэн ч юу юм бол ах トゥ гэдэг энэ харилцаа нь алга болохгүй үсттэй. Тийм учраас яг уу нэг өдөр хоёр өдөр бол яг уу санаа зовж эхэлдэг. Ахта хоол авж үлддэг. Ахыг ирэхээр өгнө. Борцог талхай үйл талдх нь ахыг ирэхээр өгнө. Гадаа хүүтэн байвал яг ахта дулаан хувцсыг аваачиж өгнө. Яагаад юм бол хичнээн асуудалтай байсан ч нэг гэр бүл учраас тийм биз. Тэрнтэй адилхан. Бэдүүхэн ч тэр. Эзэн дотор нэг гэр бүл байх. Хагалъя хагалж болохгүй. Салгая салгахын аргагүй. Мөнхэнд диваажинд амьдрах нэг гэр бүл болсон хүмүүс үсттэй. Бэдүүхэн биш тэ. Үнэндээ нэгдэхийн тулд хичээх ёстойч. Түүний өмнө аль хэдийн нэг гэр бүл болсон гэдгээ эдэглээр ухаан амьдрах ёстой. Христийн загалмайн дор бид бүхэн нэг гэр бүл болсон учраас яах вэ? Одоо бие биенийг уучлж, бие биенийг босгон байгуулж, амар тайвныг тогтоодог хүмүүс гэж хэлсэн мэт. Ийм хүмүүс үүнийг ухааран түүний төлөө хичээж байгаа хүмүүс олон байвал яах вэ? Тэр нь хүчрхэг чуулган байх. Тийм хүн нь итгэлээрээ хүчрхэг хүн байх. Тийм байгаа биз дээ. Эфес номын 2 дугаар бүлгийг харъя. Шинэ гэрээ Эфес 2 дугаар бүлэг. За энэ дээр еврей хүмүүс болон хариуцлагчдын хоорондох ялгааг Илч Паул хэлэнгээ энэ үгийг хэлж өгсөн баг. За еврей хүмүүсний юм бол Бурхны сонгосон ард түмэс, харин бусад хариуцлагчдын юм бол еврейчүүдийн хувьд дайсан мэт нэгдэхийн аргагүй тийм хүмүүс байсан биз дээ. Гэтэл юу юм бол одоо Есүс Христийн загалмаагаар дамжуулан ийм хүмүүс болсон гэж хэлж байгаа. 14 дээр. За 13 дээр. Харин нэгэнтээ аз соол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болвоо гэсэн багайз. Хариуцлагчдууд нь анс хол байсан баг. Яагаад анс хол байсан юм бол? 12 дээр тэр үед та нарт Христ байхгүй. Та нар Израилийн иргэн шилд гадных байсан. Амлалтын гэрээнүүдэд харьуах байсан. ертөнцид ямар ч найдвар байхгүй бас бурхангүй байлаа гэсэн багайз. Хариуцлагчдын хувьд ийм хүмүүс байсан биз дээ. Бид нар ч тийм хүмүүс байсан биз. Түүний хэлэнгээ харин 14 дээр тэр бидний амар тайван юм аа. Тэр гэдэг нь хэнийг хэлж юм бол Есүс Христ одоо бидний амар тайван болсон юм аа. Тэгж хэлэнгээ бүгднгийн загалмаагаар дамжуулан бурхантай эвлэрүүлээд дайсгалыг хөнөөсөн юм аа гэж хэлэнгээ 19 дугаар ишлэлээр ингэж хэлсэн баг. За Эфес 2:19 дээр тэгэхээр та нар цаашид гаднынхан болон цагаачхан бусаа харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд бурхны гэр бүлийнхэн юм. Хэний гэр бүл гинэ? Бурхны гэр бүлийнхэн баг. Бид бүхэн ганц эцэг бурхантай ус. Бидний эцэг нь хэм бол бурхан биз? Харин ээж байгаа юу? Ээж бурхан байхгүй шүү. Бид нэр цор ганц эцэг бурханы хүүхдүүд болсон баг. Тэгвэл хамгийн том ах нь хэм бол? Том ах нь хэн гинэ? Есүс Христ байх нь тийм үү? Библиэлд өмнөхөр тэгж хэлсэн байж байгаа. Бид нэр эцэг бурханы дотор том охолох, эзэн болох Есүс Христийн залилтаар дамжуулан мөнхөд гимнүглээ уучлуулад бурханы гэр бүл хүүхдүүд нь болсон баг. Үнэхээр ямар агуу бол.
Том ах нь гэр бүл үнэхээр Есүс мөн байна уу? За Библиэлдээс харъя. Библиэлд энэ том ах нь Есүсгээ хэлсэн байж. За Еврей номноос олж харъя да. За олж харъя, тэр үгийг олох нөө. Еврей ном дээрээс харуулна. Еврей 2-ын 11 дээрээс харуулна. Еврей 2-ын 11 дээр ийм үг гарч байгаа биз? Учир нь ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм аа. Ариусгагч нь энийг хэлж байгаа юм бол эзнийг хэлж байгаа биз дээ. Ариусгагдсан гэдэг нь энийг хэлж байгаа юм бол аврагдсан хүмүүсийг хэлж байгаа биз? Бүгд нэг гаралтай юм аа. Тэгж хэлэнгээ. Иймээс тэр тэднийг Есүсийг хэлж байгаа аахгүй. Иймээс Есүс тэднийг ариусгагдсан буюу Есүсийн цусаар нүглээ уучлуулсан хүмүүсийг хэлж байгаа биз? Иймээс тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд. Есүс юу гэнэ? Өөрийнх нь нэрнд итгэсэн тэр хүмүүсийг ах дүүс гэж хэлэхээсээ ичээгүй гинэ. Яагаад ичээгүй гэсэн юм бол бид бүхэн Бурхны өмнө байна шүү дээ. Есүсийн ах дүүс гэж дуудуулахын аргагүй бохир нүгэлтэн байсан биз дээ. Тэр төгс төгөл дээр ариун Бурхны өмнө бид бүхэн ямар сул дараа хүмүүс байсан бол ямар хүмүүс байсан гинэ бид хүн? Христийн дотор ах дүүс гэж дуудуулахын аргагүй бохир нүгэлтэн байсан. Харин Есүст итгэх мөчөд тэр юу гэсэн юм бол ах дүүс гэж дуудахаасаа ичээгүй юм аа. Тиймээс 12 дээр таны нэрийг би ах дүүстэй тунхаглана. Таны нэрийг, эцгийн нэрийг ах дүүстэй тунхаглана гэдэг нь юу юм бол авралыг авсан хүмүүс нь одоо Христийн дүүнэр ах дүүс гэж хэлсэн байгаа биз дээ. Тийм байгаа биз? Тиймээс манай чуулган дотор яах вэ? Ахан дүүсийг дуудах та ахаа ихчээ гэж дууддаг биз? Англи хэл дээр ч тэр, солонгос хэл дээр ч тэр тэгж дууддаг баг. Яагаад вэ? Аврагдах мөчид бид хүн Бурхны гэр бүл. Түүний өр хүүхдүүд дэгэн гэр бүл болсон гэдгийг харуулж өгж байгаа ийм мотог байгаа биз? Тийм биз? Ийм учраас юу юм бол одоо нэгэнтэд нэг гэр бүл болсон учраас энэ нэг гэр бүл болсон гэдгээ үнэхээр Бурхны хүүхдүүд гэдгээ энэ нэгдмэл байдлыг юм бол эзэн бид бүхнийг сахин хамгаалаасаа гэж хүсэж байгаа. За Эфес 2-ыг харсан юм чи Эфес 4-р бүлгийг харъя да. Тийм учраас Эфес 4-ийн 2-оос 3 дээрээс харуулна энэ дээр ингэж хэлсэн ба. Дуудагдсан тэрхүү дуудлагада зүй зохистой явахыг эзний хоригдол би хичээнгүлэн ятгая. Эзэн бид бүхнийг Христийн загалмайн дор нэг гэр бүл гэж дуудаж өгсөн учраас энэ гэр бүл болсон гэдэг энэ дуудлага дотроо зохистой яваа гэж хэлж байгаа биз? Энэ юу гэсэн үг? Үнэхээр нэг гэр бүл гэдгээ мэдэн түүнийг ухамсарлан бид нэр Бурхны гэр бүл юм байна. Бие биендээ гэр бүл юм байна. Бие биенийг хагалж боталдаг ийм хүн болж болохгүй юм байна. Нэгдмэлээр амьдрах ёстой юм байна. Бид нар чинь Бурхны гэр бүл хүүхдүүд нь юм байна. Эзний залбирал нь биднийг өшөө илүү нэг болоосоо гэж хүсэж байгаа юм байна. Хизээч нэг биеийн эргэтэн нөгөөгөө муулдаггүй. Энэ гар нь сул дараа байлаа гэд энэ гар нь чи ямар бяргуун бэ гэж цогдгоо биз? Үгүй шүү дээ. Зүүн гар нь өчгөө баруун гар нь дэмждэг. Баруун гар нь цуцуг үед зүүн гар нь дэмждэг. Нэг хөл нь доглон бол нөгөө хөл нь яг бүр илүү ачааллыг авдаг биз? Тэгдэг үст. Хаяа ийм хүмүүсийг харж ирсэн үү? Энэ хажуудаа үстэй дээр өсөх хүмүүс бий. Гэхдээ яадгүй тийм хүмүүс үсээс амнахтаа энэ хажуутлынхаа үсийг нийлүүлээд ингээд яадгүй энэ халдсныхаа ингээд далдалдаг үст. Яагаад вэ? Дутууга нөхөж байгаа биз? Яагаад вэ? Нэг толгойн ус учраас тэгнэ үстэй. Нэг хуруугүй хүн байлаа.
Тэгвэл яг тэр хэмжээ юм өргөхөд хэцүү. Тэгвэл яг энэ нэг хурууг гар нь юм өргөтөл яг ингээд эрхийн урууг гар байлаа гэж. Ингэж л байрны үстэй. Тэгвэл амархан алдах гад байна үз. Эрхийн уруу бай. Харин эрхийн уруу бол тас зуурна үз. За эрхийн урууг байлаа. Тэгвэл яг энэ гар нь доороос нь тулж өгөхлөө. Өгөн үстэй. Үүнийг хилээд байгаа. Та нар дуудагдсан дэрхүү дуудлагатай зүү зохистой яваа. Та нарыг нэг гэр бүл болон дуудсан учраас. Бурхны дотор нэг гэр бүл болсон учраас. Тийм учраас бусад Библиэлд юу гэнэ? Нэг биеийн эрхтэн гэж хэлээд байгаа биз? Тэргүүн нь Есүс Христ. Харин та нар бол эрхтэн юм аа. Мөн үү? Тэгдэг үст. Энэ юу вэ? Биднийг энэ дотроо яаж нэг болох вэ? Яаж нэгдэж амьдрах уу гэдгийг бодоо гэсэн үг байна. Түүндээ зохистой яваа гэсэн байгаа. За тэгингээ хоёр дээр ингэж хэлсэн баг. Тэгвэл нэг болохын тулд юу хэрэгтэй болоо? Ингэхдээ даруй бөгөөд дөлгөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн тавьчих. Энэхүү нэгдэхийн тулд хэрэгтэй хамгийн чухал зүйл нь юу вэ? Даруй бөгөөд дөлгөн зангаар хайр дотор бие биенээ хүлцэн тавьчих гэж хэлсэн байгаа. Хайр гэдэг зүйл гарцаагүй байх ёстой. Хайрын дотор бие биенээ хүлцэн тавьчихгүй бол яах вэ? Энэ болдоггүй. Тийм биз? Биений дотор ямар нь тийм үү? Биеийнхэн дутуу хэрэгтнийг хараад байна шүү дээ. Доромжилдог хэрэгтэн бий юу? Биеийнхэн дутуу хэрэгтнийг хараад түүнийг нь өөр зүйлээр нуухыг хүсдэг үз. Тэгдэг үз. Энэ ажиглаад байх нь. Энэ биений намхан хүмүүс, Тийм хүмүүсийг нарийн ажиглуул яах вэ? Энэ биеийнхаа намхныг далдалахын тулд яадгүй. Энэ бие чанга болгодог. Спортоор хичээлнэ. Тийм учраас жижигхэн биетэй хүмүүс шүү дээ. Ерөнхийдөө бие жоохон чанга байдаг. Яагаад вэ? Тэр дутуугаа дүүрэх гээд байгаа байхгүй юу? Царай муутай хүмүүс яаж вэ? Тэр дутуугаа дүүрэхийн тулд хувцс нартай хүртэл анхаардаг гэж. Яагаад? Бүр илүү гоо сайханд анхаардаг гэж. Мэдээж ирэх үстэй. Нэг бие учраас тийм үү? Мэдээж. Би намханч биш, царай муутаач биш учраас сайн мэдэхгүй энэ зовлонг нь. За. Юу гэсэн юм болоо? Бид өхөн бие биенийг ингэж хүлцэн дэвчихийн тулд яах ёстой юм бол дараа өгөөд төлгөөн зам байх ёстой гэсэн байгаа. Тэгээд бас хайр хэрэгтэй гэж хэлсэн баг. За. Хараараа. Тэгингээ 3 дахь ишлэл дээр одоо ингэж хэлж байгаа. Амар тайвны холбоосонд сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээхтэн гэж хэлсэн баг. Яах ёстой бол амар тайвны холбоосонд эдэглээрээ хүчрэх хүн гэдэг нь ямар хүн гинэ? Амар тайвныг тогтоодог хүн гэж хэлсэн байгаа. Энэ амар тайвны холбоосыг хадгалахыг хичээдэг хүн болох ёстой гэсэн утга баг. Амар тайвны холбоос нь сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтэн. За тэгвэл яагаад сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ гэж хэлээд байгаа юм бол? Яагаад? Энэ нэгдмэл байдлыг хагалж буталдаг хүн байгаа учраас тийм баг. Энэ нэгдмэл байдлыг хагалж бутлахыг хүсдэг бузар сүнс сатан байгаа учраас тэр баг. Сатан яагаад нэгдмэл байдлыг хагалж бутлахыг хүсдэг юм бол? Сатаны зорилго нь юу вэ? Ганц. Юу юм бол? Чуулганыг нэгдмэл байдлыг хагалах. Яагаад вэ? Сатаны зорилго нь ганц юу вэ? Нэг ч хүн аврагдахгүй байх. Тэр арга нь юу юм бол? Сатан чуулганыг хагалж ботолохыг хүсдэг байж. Яагаад вэ? Тэгвэл сатаны хүсэл нь биелэн тэр чуулганаар сайн мэдээ тараагдахаа болдог. Тийм учраас юу юм бол? Ариун сүнс хэлж байгаа биз? Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтэн. Тэгингээ 4 дээр та нар дуудагдах та нэг найдвар руу дуудагдсны адил
нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан байна. Бид нар аль хэдийн юм бол нэг эзэн, нэг бурхан дотор, нэг баптизм үртэй, нэг сүнсээр аврагдсан юм аа. Үүнийг хадгалахын тулд хичээх ёстой гэж хэлээд байгаа юм шүү дээ. Яагаад вэ? Бид бүхэн хичээхгүй бол энэ нэг байдлыг хагалж боторхохыг хүсдэг бузар сүнс байгаа гэдгийг өөрчлөн хэлж өгж байгаа. За. Бид бүхэн тийм учраас яах вэ? Аль хэдийн аврагдах мөчөд нэг болсон гэдгээ үргэлж санан нэг зоригтойгоор энэ дуудлагада зохистой амьдрах буюу эзний сайн мэдээний төлөө амьдрахыг эзэн хүсэж байгаа. Гэхдээ энэ нэгдмэл байдлыг хадгалахын төлөө үргэлж бодож хичээж амьдрахгүй бол яах вэ? Бидний энэ гэмт чанар гэдэг зүйл тасралтгүй гарч ирэн энэ нэгдмэл байдлыг хадгалахыг хүсдэг тэр бузар сүнсний сорилт уруу татлаганд унж болно гэсэн утга байна. За, Бурхан хамгийн анх Эдений цэцэрлэгийг бүтээсний дараа Адам Ева хоёрт Адамд тушаасан баг. Юу гэж тушаасан бол Адам дэс. Арчлан энэ Эдений цэцэрлэгийг чи арчлан хамгаалаа гэж хэлсэн. Яагаад вэ? Бузар сүнс сатан орж ирнэ гэдгийг эзэн мэдэж байсан учраас тэр биз. Одоо ч тэр чуулган дотор бузар сүнс сатан орж ирэн энэ нэгдмэл байдлыг хадгална гэдгийг мэдэж байсан эзэн тэднийг нэг болгож өгөөч. Сүүлчийн залбирал нь байсан биз. Элч Паулч тэр ариун сүнсний нэгдлийг хадгалахын тулд хичээ гэж хэлээд байгаа үгүй яагаад вэ? Энэ бузар сүнс гарцаагүй эзний бие болсон чуулган дотор орж ирнэ гэдгийг эзэн мэдэж байгаа учраас тийм баг. За тэгвэл нь яавал энэ нэгдмэл байдлыг бид бүхэн хамгаалж чадах вэ? За Эхлэл номыг сайн бодоод үзвэл нь мэдэж бол. Адам яавал Эдений цэцэрлэгийг хамгаалж чадах байсан бол? Адам биш үү? Ганц л зүйлийг сайн сахисан бол Эдений цэцэрлэгийг хамгаалж чадах байсан. Тэр нь юу байсан бол? Тэр нь шүү дээ. Адам Эдений цэцэрлэгт орж ирсэн тэр бузар сүнсээс Эдений цэцэрлэгийг хамгаалах цорын ганц арга нь юу вэ? Тэр могооны үгийг бус. Эхнэрийнхэн үгийг бус. Эзэн Бурханы түнд айлцсан үгийг л сонссон бол яах вэ? Хамгаалж чадах байсан. Тийм багаж. Гэхдээ Адам яасан бол Бурханы үгийг сонсолгүй, бузар сүнсний үгийг сонсоод яасан бол Эдений цэцэрлэгийг хамгаалж чадалгүй газар дор оруулсан баг. Бузар сүнс одоо ч тэр ялгаагүй. Чуулган дотор орж ирэнгээ худал үгийг тараад. Бурханыг муу хүм мэт ярьдаг. Авралыг авсан ахан дүүсийн талаар чи ядгүй худал үгийг тараад. Түүний цаана хэн байгаа юм бол? Бузар сүнс сатан байгаа. За. Бузар сүнс сатан яаж Эдений цэцэрлэгийг эзэлсэн бол? Арга нь маш энгийн байсан. Тэрээр худал ярьсан байж. За Эхлэл номноос алж харъя да. Бузар сүнсний худал хэлсэн үг нь юу байсан бэ? Эхлэл номын 3 дугаар бүлгийг харъя. Эхлэл 3-ын 1 дээр Эзэн Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн овн ихтэй болох могой эмэгтэйд. Энэ цэцэрлэгт байгаа альж модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэнхээр хэлсэн үү гэжээ. За, Сатаны хэлсэн хамгийн анхны үг нь юу юм бол? Альж модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэнхээр та нарт хэлсэн үү?
Эзэн альч модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн үү? Энэ үнэн үгүй худлаа үгүй? Худлаа үгээс. 2:17 дээр явуулаа. 16-д энэ цэцэрлэгийн альч модны жимсийг дураараа идэж болно гэж хэлсэн байгаа юм. Гэтэл эсрэгээр нь альч модны жимсийг дураараа идэж болохгүй гэж хэлсэн үү? Ганцхан жимсийг хоригдсон мэт сайн мөнгө мэдүүлэгч жимснээс чи идэж болохгүй. Ганц хоригдсныг нь бүгдийг нь хоригдсон мэт яасан юм бол Бурхны үгийг гуйсан байж байгаа бодорсон юм. Тэгэд яах вэ? Та нар түүнээс бүйд бас түүнд бүүхүр. Эзбүгээс та нар үхэн гэж айлцсан. За энэ дээр Евагийн алдаа гарч байгаа. Эзэн битгий үр гэж хэлсэн үү? Идэж болохгүй л гэсэн болохоос хүрж болохгүй гэж хэлээг байхгүй юу? Бас л худлал хэлсэн. Энэ бозорсон юм. Отооч тэр яа тийм бол энэ чуулган дотор энэ ажлыг хийдэг гэж. Бурхныг муухан болж харагдуулдаг. Түүгээр зогсохгүй. Ахын дүүсийг чи яадаг вэ? Хооронд нь худал ярин муудалцуулдаг байж. Тийм учраас Иохан номын 8 дугаар бүлэг дээр биш те. Сатаны юу гэж хэлснийг мэдэх үү? За Иохан 8 дугаар бүлгийг хараад энэ сатаныг Библиэлд юу гэж хэлсэн? Дараа нь нэг сатаны талаар хамтдаа сурнаа за. За Иохан 8-ын 44 дээр энэ хуулийн багш нар фарисеучуудыг Есүс хэлэнгээ. Иохан 8-ын 44 дээр та нар эцэг диаволоосаа гаралтаа бөгөөд эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Хиний хүү вэ? Түүний хүслийг гүйцэлдүүлэхийг хүсдэг үстэй. Та нар эцэг диаволоосаа гаралтай учраас түүний хүслийг гүйцэлдүүлэхийг хүсдэг гэдэг нь юу юм бол? Аврагдаагүй өн гэдгийг нэгдүгээрт нь хэлсэн байгаа юм. Тэгингээ. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурамгийн эцэг учир худал хэлэхтэй жухам өөрөөсөө хилдэг. Сатан нэгний үгээр хэлүүлээ штэ зүгээр тэр чигээрээ худалч гэж хэлэхэд бол. За. Бүх худал хуурамгийн цаана хэн байгаа юм бол? Сатан байгаа гэсэн үг байна. Аврагцсан хүмүүс худлаа ярьж болохгүй шүү. Аврагцсан хүмүүс худлаа ярьсаар байвал яах вэ? Энэ юу гэсэн үг юм бол? Сатаны ажлыг хийж байгаа гэсэн үг байна. Чуулганы талаар худлаа ярьлаа. Сатаны ажлыг хийж байгаа. Ахан дүүсийн талаар худал үг ярьлаа. Тараалаа. Сатаны ажлыг хийж байгаа ах. Яагаад вэ? Та нар эцэг диаволоосаа гаралтаа. Тиймээс эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлдэг гэж Есүс хэлсэн байгаа юм. Үнэнхээр аврагдсан хүн бол чуулганы талаар ахан дүүсийн талаар тэгж худал ярьж чадах уу? Аврагдсан хүн дээ штэ. Сайн мэс чанар гэдэг зүйл бий болдог баг. Худал яриул яадах вэ? Мэс чанар нь хатгадаг. Дахин худал зүйл ярьсаар тараасаар байна. Би тийм хүнийг аврагдсан гэж хизээч бодохгүй. Яагаад вэ? Библиэлд аврагдаагүй гэдээ аль хэдийн хэлсэн байгаа юм тийм хүнийг. Эцэг чинь диавол гэдээ хэлсэн байгаа юм. Сатан яах вэ? Бурхан болон хүний хооронд байсан тэр харилцааг худал хилэнгээ хагалж ботсон биз? Адам Явыг Бурханаас холдуулсан биз? Диавол нь ийм ажлыг хийдэг баг. Бозорсонс одоо ч юу юм бол? Ингэж худал хуурамгийг ярьдаг байж. Бид хүн яах ёстой юм бол? Чуулган нь эзний үгийг л сонсож
эзний Библиэлд бичигдсэн тэр үгийн л дагуул амьдруул яах вэ? Тэр нь штэ. Бузар сүнснээс тийм биз? Нэг болох бузар сүнснээс энэ чуулганы нэгдмэл байдлыг эцсээ өртөл хамгаалан сахиж чадна гэсэн үг байна. Хүний үг биш. Юуг сонсох ёстой юм бол бид хүн Бурхны л үгийг сонсох ёстой. Библиэлд Бурхан юу гэж хэлсэн бэ? Библиэлд Бурхан үгийг яаж амьдрах ёстой гэж хэлсэн бэ? Тэр үгийн дагуу амьдруул яах вэ? Энэ бузар сүнс сатаны тэр нэгдмэлийг хагалахыг хүсэж байгаа тэр залмихаас чуулганыг хамгаалж чадна гэсэн үг байна. Тиймээс харъя да. Манай сонсголгүй ахын дүүс. Надад дээр үргэлж ирдэг нэг зүйл бий. Тэр хүн чуулганы талаар тэгж ярьсан гин, манай чуулганыг тэгсэн гин, ингэсэн гин. Тэрийг сонсоод ганхдаг хүмүүс ч бий. Тэг шаардлага байгаа юу? Огтхон ч байхгүй, ойлгосноо. Аврагдаагүй хүмүүс юу гэж ярина вэ? Чухал биш биз? Гагцгүй бид хүн төөний хаанчлал, төөний зөвхт байдлыг хаагаад байна шүү дээ. Библиэлд бичигдсэн үгийн дагуу эдэглээ сахиад амьдруул яах вэ? Энэ сайн мэдэн тараагдана. Бидний энэ нэгдмэл байдал хадгалагддаг эзний ажил явагдах болно гэсэн үг байна. Үүнийг ойлгохгүй л яадаг вэ? Олон хүмүүс яадаг юм болоо. Тийм биз? Тэр тэгсэн гэн, энэ ингэсэн гэн. Адам Эденийг хамгаалах арга нь юу байсан гинэ? Бузар сүнсийн үг, бүр зөвхөн Бурхны үгийг. Бузар сүнс бол үргэлжид худал ярьдаг. Худал уургийн эцэг байгаа эцтэй. Бид хүнч тэр эзэн дотор нэгдэнгээ. Эзний бидэнд өгсөн энэ үгийн дагуу амьдруул яах вэ? Энэ сайн мэдэн тараагддагаараа гарцаагүй тараагдах болно, ойлгосон биз? Бурхны чуулган нь бүхий л итгэгчид нэг болох нь түүний хүсэл баг. Энэ нэг болж байгаа нь энэ сайн мэдээ тараах хамгийн чухал түлхүүр нь учраас байна штэ. Ямар ч аргаар бай яах вэ? Бид өхөн энэ нэгдмэл байдлыг хадгалахыг хичээхтэн гэсэн тэр Бурхны үгийн дагуу яах ёстой юм болоо. Нэгдмэл байдлын төлөө хичээнгүлэн нэгдэж амьдрахыг эзэн хүсэж байгаа. Амархан жишээ авъя. Гэр бүл дотор эцэг их нь байлаа. Эцэг их ах их чинь байлаа. Гэтэл эцэг их ах их чинь нэг болохгүй. Хоорондоо байнгын маргаан сөргөлдөөн асуудалтай байвал тэр гэр бүлд өссөн хүүхэд хизээч хэвийн эрүүл сарвал тийм хүмүүжилтэй болж өсч чадахгүй байх. Яагаад вэ? Тийм зүйлийг харж өссөн учраас тийм ээ. Үүнтэй адилхан. Итгэлийн гэр бүл болсон энэ чуулганч тэр. Энэ нэгдмэл байдал нь хагарч бутарвал яах вэ? Чуулган өсөхгүй. Шинээр авралыг авсан хүмүүс чинь дотор орж ирээд байна шүү дээ. Итгэлээрээ сайн өсч чадахгүй. Чуулган дээр очсон чинь тэгж ярьдсан билээ. Чуулган дээр очсон чинь тэгдэм билээ. Тэгэхээр ийм зүйл яриад бие бинийгээ муулдах юм билээ. Бие бинтэйгээ хэрэлдэх юм билээ. Ингэдэг юм билээ. Ингүүл яаж манай чуулган өсөж энэ дотор шинэ хүмүүс аврагдаад итгэлээрээ зөв зогстой өсөж Бурхны өмнө зөв амьдрах вэ гэсэн үг байна. Тиймээс асуудалтай олон хуваагдсан энэ нэгдмэл байдлыг хадгалахад хичээхгүй байж байгаа. Ходол ярьдаг, хов зөөдөг, гимнүгэл хийдэг ийм хүмүүс олон байгаад байвал яах вэ? Тэр чуулган дотор өссөн тэр итгэлээр өсөх тэр хүүхдүүд нь аврагдсан хүмүүс ч юу юм бол Бурхны өмнө буруу бодол, буруу үзэл сурталтай. Бурхны талаар буруу тийм үзэл бодолтой учраас яах вэ? Бурхны өмнө ямар ч шагнал байхгүй, өсөлдөж байхгүй, сайн мэдээж тараагдхаа болно биз? Тэгвэл тэр чуулган дотроос яаж Бурхны ажлыг хийх, Бурхныг алдаршуулах хүмүүс гарч ирэх вэ гэсэн үг байна. Яаж энэ сайн мэдээ тараагдах вэ гэсэн үг байна. Харин үнэхээр гэр бүл гэдгээ мэдв. Бузар сүнсний тэр залмихэнд хуурталгүйгээр нэгдмэлээр амьдарч байгаа хүмүүс эзний төлөө хичээнгүлэн зүвтээр амьдрах үед яах вэ? Тэр үед эзэн
Тэр нэг болсон чуулганаар дамжуулан агуу ажлыг хийн олон хүмүүс аврагдан эдэглээрээ өсөх болдог баг. Тийм биз дээ. Тиймээс монголчууд ийм үг ярьдаг. Эвч шаазгаа бууга барина. Та хүн сонсоогүй байх л да. Энэ жижиг шаазгаа гэдэг шувуу өртөл эв найртай байвал ба штэ. Буугыг өртөл барьж идээд хоолтой болно гэсэн утга байхгүй юу? Тэгнэз тийм учраас явж шоргоолз юу хийдгийг сураа гэж сургаалт төгс 30 дугаар бүлэг дээр бичсэн биз. Энэ шоргоолзыг нарийн ажиглуул яах вэ? Том зүгий царцааг үртэл байж штэ. Шоргоолз нь нэгдээд яадаг юм бол ялж чаддаг байж байгаа. Жижиг шоргоолз нь том биетэй морин шоргоолзыг чи яадаг вэ? Олон далаас нь дараад ялж чаддаг байж. Нэгдэн гэдэг нь ийм агуу хүчтэй баг. Цовж явсан барнаас цуглж суусан шаазгаа дээр гэж үгүй бас. Цуваад явж байгаа нэг нэгээр явж байгаа барнаас байж тээ. Хамтдаа сууж байгаа шаазгаа жижигхэн шуунууд нь бүр илүү хүчтэй гэсэн утга байхгүй юу? Авралыг авсан хүмүүс яах вэ? Энэ ертөнцийн нүдэнд өчүүхэн сул дорой хүмүүс гэж харагддаг. Манай сонсголгүй хүмүүс энэ ертөнцийн дээр хүчгүй сул дорой хүмүүс гэж харагдан тэгж үнэлэгдэж байгаа. Гэхдээ бити санаа зов. Үнэхээр энэ дотор нэгдмэлээр амьдруул яах вэ? Бурхны тэр агуу хүч чадлыг энэ газар дээр буулгаж ирээд яах вэ? Олон хүмүүсийг сайн мэдээ рүү эзэн рүү өдөрдөж чадах. Тийм агуу ажлыг бид хүн хийж чадна үстэй. Тийм биз? Нэгднэ гэдэг нь ийм агуу зүйл ах. Энэ бодитоор би нэг жишээ ярьж өгье. За. Энэ морь байгаач. Энэ нэг морь байж тээ. Нэг морьны энэ өөр эд материалыг чирч чадах хүч чадал нь штэ. Нэг морьны хүчийг 6 тоныг чирч чадна гэж үздэг баг. Нэг морьны хүч чадал. Морь тийм учраас бяртаа үз. 6 тонн ачаагч байж штэ. Морь чирч чаддаг гинэ. Ганцаараа байх та. За тэгвэл хоёулаа бол хэдийг чирэх бол? 2 морь нийлүүл хэдэн тоныг яах вэ? 12 12 юм шиг байц. Гэхдээ үгүй. Эрдэмтэд судлаад үзсэн чинь биш те. 1 морь 6 тоныг бол 2 морь нийлүүл нь 12 тонн өгсөн чинь үгүй гинэ. 2 морь нэгдээд татах үед тэр хүч нь биш те. 23 тоныг татаж чаддаг гинэ. Хэд гинэ? 23 тонн. Сонин байгаач. 3 болвол яах вэ? 46 болов үгүй. Түүнээс илүү татаж чадна. Сонин байгаач. За. Авралыг авсан хүмүүс нэгдүүл байж тээ. Нэг болж чадах юм бол яах вэ? Тэндээс гарах хүч нь. Энэ сайн мэдээний үр жимсний юм бол үнэнхээр их урах болно гэдгийг харуулж өгч байгаа. Тийм учраас яадаг вэ? Бодор сүнс байж тээ. Энэ чуулганы нэг байдлыг хагалж ботлохын тулд тасралтгүй амь тавин тэмцдэг байх. Хамгийн анх бурхан болон хүн хоёрын хооронд ясайн хагаралдуулсан биз? Тийм одооч тэр юм бол бодор сүнс энэ ажлаа хийсээр байгаа. Тийм учраас бид хүн яах ёстой юм бол энэ нэгдмэл байдлыг хадгалахын тулд байж тээ. Үнэхээр хүч чадлаа нэгтгэх ёстой. Бид хүн дор дорно харуул яах вэ? Сул дорой хүмүүс ээж. Өчүүхэн хүмүүс байх. Гэхдээ харъя та нэгдвэл яах вэ? Агуу ажлыг хийж чад. За анхны чуулганыг бодож үзье. Есүс Христийн 12 шавийг бодож үзье. Тэд агуу хүмүүс байсан уу? Огтхон ч үгүй. Тэр үед эзэн ноёдын хаадыг дуудаагүй. Эрдэм мэдлэг боловсралтай мундаг хүмүүсийг дуудаагүй. Галил нууран дээр загас барьдаг байсан, загасчин байсан Петрийг дуудсан, Иоханыг дуудсан, Яаковыг дуудсан. Тийм биз?
нүгэлтнүүдийн нэг гэж дуудсан татвар бараагч байсан Матай эзэн дуудсан. Энэ хорвогийн хамгийн сул дээр хүмүүсийг эзэн дуудаад яасан юм бол тэднийг нэг болгоод бүх дэлхийд даяар энэ ертөнцийн даяар сайн мэдээ тарах энэ агуу ажлыг хийсэн биз дээ. Эзэн тийм нэгэн баг. Байхгүйгээс энэ ертөнцийг бий болгодог тэр эзэн. Одоо ч тэр юу юм бол энэ ертөнцийн юу ч хуу хоосон сул дорой хүмүүсээр дамжуулан юм бол энэ агуу ажлаа хийж байгаа. Библиэлд ч тийм хүмүүс гэж бид нэрийг хэлсэн. Библиэс олж харах ямар хүмүүсийг эзэн дуудсан байна. Энэ яг бидний яриа байгаа шүү дээ. Миний яриа баг. 1-р Коринтын 1-р бүлгийг харъя та. 1-р Коринтын 1-р бүлэг. Эзэн ямар хүмүүсийг дуудаад энэ агуу ажлаа хийж байгаа юм бол? 1-р Коринтын 1-ийн 26-аас эхлээд харуулна. За 1-р Коринт 1-ийн 26-аас эхлээд харъя да. 1-р Коринт 1-ийн 26 дээр ингэж бичсэн баг. Ах トゥ нараа та нар дуудлагаа санахтун. Энэ юу гэсэн юм бол? Ах トゥ нараа та нар ямар хүн байснаа сандаа гэсэн утга баг. За. Одоо хамтдаа бодож үзье. За ямар хүмүүсийг эзэн дуудсан бол? Тэгэхэд махбод талаасаа мэрэгэн хүн олон байгаагүй гинэ. Махбодын хувьд мэрэгэн гэдэг нь юу юм бол? Энэ дэлхий дээр мундаг хүчтэй ухаалаг тийм хүмүүс олон байгаагүй гэсэн байгаа. Хүчрэг хүмүүс олон байгаагүй. Язгууртнууд ч олонгүй байсан. Бидний дотор хүчтэй хүнч байгаагүй. Хүчрэг хүмүүс ч биш. Язгууртан ч биш. Харин бурхан цэцтийг ичээхийн тулд энэ ертөнцийн мунг өөрийгөө бэргэн гэж хэлж байгаа тэр хүмүүсийг ичээхийн тулд бурхан ямар хүмүүсийг дуудсан юм бэ? Энэ ертөнцийн мунхыг сонгож гинэ. Энэ ертөнцийн мунхаг гинэ. Энэ хэний? Бид нар байгаа эцтэй. Хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Эзнийг харахад бид үхээ юм бол үнэхээр мунхаг сул дорой мөхс хүмүүс байсан биз? Бид үхэн үнэхээр тийм байсан. Яг л Израилийн 12 туршуул Египтэд биш Канаан нутгийг туршсан биз? Тэгээд харсан. Канаан нутгийн хүмүүсийг харсан чи яасан? Тэд бол аврах хүмүүс байсан. Харин бид тэдний нүдэнд юу юм бол царцаа мэт байсан гэж хэлсэн биз? Үнэхээр тийм байсан байдаг. Байгстыг хүчингү болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдохстыг буюу юу ч бишийг бурхан сонгосон ажээ. Гологцсон юу ч биш мунхаг сул дараа хүмүүсийг эзэн сонгосон гинэ. Бодоод үзүүлнэ. Энэ миний яриа үст. Инхэн бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахын тулд болоо. Яагаад бурхан ийм сул дараа хүмүүсийг сонгосон юм бол? Махбодоор сайрхуулахгүй тулд байх. Энэ хороо дээр бид өхөн зарим нь төрөхтөө сонсолгүй зөрс. Зарим нь төрөөд амьдарч байгаа нэг л мэдхэ сонсгоо байсан тийм үү? Үүнээс болоод бид өхөн ямар их стресстэй байсан бол? Ямар их гомдолж байсан бол? Гэвч эзэн яасан юм бол? Ийм бид өхнийг аварч өгсөн баг. Одоо аварч өгөөд байна шүү дээ. Энэ ертөнцийн хаад ноёд их хурлын гишүүн байна уу? Ямар ч тэр агуу баян хүмүүсийн хийж чадахгүй тэр ажлыг хийж байгаа. Тэр нь юу юм бол? Бид хүн нэгдэн сайн мэдээний төлөө нэгдээд амьдрах үед байна шүү дээ. Бид нэр дамжуулан там руу явах хүнийг мөнхийн деважин руу явах хүн болгох. Бодрсон сатаныг дагаж исэн тэр хүнийг бурхны хүүхэд болгох. Мөнхийн мөнхөд үлдэх тэр агуу суу алдрын төлөө бурхантай мөнхөд амьдрах тэр ажлыг эзэн биднэр дамжуулан эзэн хийж өгж байгаа үст.
Үгүй юу? Бид нэр яаж ийм агуу ажил хийнэ гэж бодож байсан бол төсөөлө бодоод үзээрэй. Би өөрийгөө там руу явах хүнийг мөнхийн деважин руу явуулж чадах хүн болно гэж бодож байсан уу? Гэтэл бид нэр одоо тийм зүйлийг хийж чадах хүмүүс болсон байж байна. Бид нэр дамжуулан олон хүмүүс аврагцаар байгаа. Тааш аврагдах ёстой. Бид өхөн ямар хүмүүс вэ? Бодтоор тийм хүмүүс байх. Аврагдаагүй хүмүүсийг мөнхийн деважин руу өгөл рүүгээ тугдж байгаа хүмүүсийг Бурхны юм аваачиж чадах ийм агуу ажлыг эзэн юу юм болоо? Нэг болсон тэр хүмүүсээр дамжуулан агуу ажлаа эзэн хийж байгаах нь ойлгож байна. Бид өхөн тусдаа сулдараа хүмүүс тийм үү? За би өөрийгөө харъя. Ямар бол? Мундаг хүн болов, агуу хүн болов, юу чадах бол? Нарийн бодоод үзүүлээ шүү дээ. Юу ч биш. Хин ч биш энэ хараад ир тийм биз? Гэхдээ Бурхны дотор нэгдэхээр яаж ийн бид өхөн? Иргэн тойрны хардаа. Энэ олон хүмүүс аврагдаад амьдарч байгаа үстэй. Энэ олон хүмүүст итгэл найдварыг өгөөд явж байгаа тийм хүмүүс байгаа үстэй. Одоо чи агуу мөнхийн амьдрал мөнх ам гэдэг агуу зүйлийг энэ олон сонсголгүй хүмүүст тарааж чадах тийм агуу эрх мэдлийг олж авсан хүмүүс нь юм бэ? Бид өхөн байгаа биз? Ийм хүмүүс болсон гэдгээ мартаж болохгүй ойлгож байна уу? Бид өхөн ийм агуу хүмүүс болсон гэдгийг марталгүйгээр эзэн дотор хүчтэй амьдраасаа гэж хүсэж байна. Ойлгосон биз? За. Өнөөдөр энэ үгийг дахиад үргэлжлүүлээ сурж үзье за. Ярих зүйл зөндөө олон байна. За нэгдүгээрт нь итгэлээрээ хүчрэх хүн ямар хүн гинэ? Нэгдмэл байдлыг амар тайвныг тогтоодог, чуулганыг нэг болгохын төлөө хичээдэг хүн гэж хэлсэн биз дээ. Тийм багаж? За дараагийн удаа тэгвэл нэг болохын тулд бид хүн яах ёстой юм болоо? Үүний талаар бүр нарийн сурж үзье за. Өнөөдөр тэр хүртэл ярих юм бол цаг байхгүй учраас 2 дахь цаг дээр нь 11 сарын 26-нд би төв жуулган дээр өгтэй байгаа. 11 сарын эхний 7 хоногт мэдээж өөрийнхөө сүм дээр үг орох ёстой тийм үү? Тэр үед нь ариун сүнсний нэгдлийг хадгалахын тулд бид бүхэн яг юу хийх ёстой юм болоо? Түүний талаараа дахин нэг нарийн бодож үзцгээе. Ойлгосон биз? За өнөөдрийн сурсан зүйлээ эмхлие та. Аврагдах мөчид бид бүхэн эзэн дотор нэг гэрвэл болсон баг. Нэг гэрвэл гэдэг нь бие биенийхэн алдаа дутагдлыг хараад уучилдаг хүмүүс байх. Тийм үү? Нэг бие гэдэг нь нэг биеийн эргэтнүүдэд хамгаалдаг. Дутууга нөхдөг үз яаж вэ? Голын халзан толгоогоо хажуугар үсээр дардаг шиг яах вэ? Бид өхөн нэг болохын тулд яах юм бол хичээх ёстой тийм гэрвэл болсон баг. Нэг болсон тэр газар Бурхны ажил юу гинэ? Явагддаг. Эхнэр нөхөр хоёр нэгдэх үед яах вэ? Тэндээ шинэ хүүхэд төрдөг үз? Тэрэн шиг. Авралыг авсан хүмүүс нэгдмэлээр амьдрах нь юу вэ? Бурхны хүсэл бөгөөд. Энэ нэгдмэл байдлыг хадгалахыг хичээх ёстой. Хичээхгүй бол яг сатан бий. Сатаны хийдэг ажил нь юу гинэ? Хагалж бутлах. Хагалж бутлахын тулд яадаг вэ? Сатан үргэлжид худал ярьдаг байж байгаа. Худал уурынгийн цаана юу юм бол сатан байгаа. Энээс болгоомжлох ёстой шүү. Ахан дүүсийн дотор худал үг тарааж, хов зөөж тэр тэгсэн энэ ингэсэн. Энэ нь юу вэ? Сатаны ажлыг хийж байгаа юм баг. Аврагч зүүн тэгж амьдэрч болохгүй, тэгж амьдэрч чадахгүй баг. За тиймээс нэгдмэл байдлыг хадгалахын тулд хичээхийн тулд яах ёстой вэ гэдэг тэр нарийн агуулгыг нь 2 дахь цаг дээр мөн эдгэлээрээ хүчрэг нэгэн гэдэг үгээр 2 дахь цаг дээр хамтдаа нарийн дахин нэг сурж үзцгээе. Ойлгосноо? За тэгвэл хамтдаа залбираад дуусгая. Хайрын Бурхан Аава, эзэн та бид бүхнийг нэг болохыг хүсэн залбирсан шиг. Одоо ч бид бүхэн эдгэлээрээ хүчрэх хүн болон энэ нэгдмэл байдлыг хадгалахыг хичээдэг хүн болохыг хүсэж байна. Бодорсон сатанд хууртан чуулганыг хагалж ботолдог тийм хүн болохгүй байхад эзэн та тусалж өгнө. Чуулганы нэгдмэл байдлыг хадгалахын тулд
Бозор сүнсний үгийг биш. Бурхны үгийг л сонсвол сахин хамгаалж чадна гэдгийг ч бодож үзсэн билээ. Манай сонсголгүй ахын дүүсний чуулганы ахын дүүсийг нэг болгож өгөхийг эзэн танаас гун залбирч байна. Түүний төлөө хичээх ёстой гэдгийг ч мэдсэн билээ. Дараагийн цаг тэр нэгдмэл байдлын төлөө юу хийх ёстой гэдгийг ч эзэн та бидэнд зааж сургаж өгнө. Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За. Зарлалаа. Сонсоод босцоогоороо. Түр харж байгаарай. Өнөөдөр эзний өдрийн хоол байхгүй байгаа тийм үү манай сонсголог ахын дүүст. Ягаад вэ гэсэн нөгөө төв чуулган дээр намрын худалдаа болж байгаа тийм ээ олон төрлийн хоол хүнс зарж байгаа учраас тэндээс худалдаж авч идэхээр болсон байна. Одоохондоо төв сүмийг арай дуусааг байгаа шүү. За ингэсгээ дуусах бах за. Тийм учраас нь түр зарлаа хэлээд түр азанж агаад буугасаа гэж хүсэж байна. Окей? За. Хараасан юм шиг. Угорн го сороо сонслоо сая. Яна тийм тастай мөн. Болохгүй шүү. Малаа шүү. Тэр чигээр алга болохгүйгээр хэвлэн нөхөрлөө. Тэр оролцоорой яа. За маргааш 3 дугаар дөрвийн нөхөргөл хаасан дөрж яарм Маргааш шүү үсттэй. 2 дахь өдөр шүү. 2 дахь өдөр маргааш гэсэн дохойд. Одоо 2 дахь өдөр 2 дахь өдөр гэж юм тий. тийм ээ. Мэгмар гэсэн. Ягмарыг ингэж юм. Ийм үсэг. Хав болохоор ийм үсэг. Өрөг болохоор п үсэг. Баасан болохоор п үсэг. Юм болохоор ингэдэг. Нэм болохоор ингэдэг. Тав болохоор. Таврын үсгээс илжлэх юм байна. Хөрөний үсгтэй юу байхгүй. Би багтаа сурж байсан. Аав маань сураад аав битээ дохоогоор явдаг гэсэн. Оо тийм аа. Бага ах. Анаач их балаа. Дохооны сурн төв төлөвч сурсан байсан. Тэгээ аавын дээр хэлний аав яснаа ирсэн. Би бодоод байсан чи аав их байсан. За баярлалаа.